Баянмүнжүүл манд айлал үзүүлж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өглөөний мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр 4 сарын 19-ний өдөр Төв Баянмүнжүүл мандал төрийн бас байгууллагын ээлжлэн арга хэмжээ сумдаа нэг өдөр ажлын арга хэмжээгээ зохион байгуулахаар бид Баянмүнжүүл сумыг яг одоо зорио явж байна. Тэгээд арга хэмжээний маань гол зорилго гэх юм бол залуучуудаа тэр тусмаа оюутнуудаа сумдаа нэг өдөр сурч байгаа мэргэжлэр нь дадлгажуулах дээрээс нь бас бид сумынхаа ард иргэдэд зориулаад нэмэгдсэн нэг кор дуучдын тоглолтыг зохион байгуулахаар ийм цогц маягаар арга хэмжээ зохион байгуулахаар явж байгаа маа. Намайг цаанаа нэмэгдсэн нэг кор дуучдын тоглолтыг яагаад зохион байгуулах болсон бэ гэвэл одоо ерөөдөө орон нутгуудаар л дандаа л нийтийн дуучин, зохиолын дуучид яваад тэгээ концерт хийдэг залуучуудад гэсэн хандсан ерөөдөө байдгүй. Тэгээ тийм болохоор одоо ингээд залуучууд руугаа чиглэсэн одоо кор дуучдын концерт зохиоё гэсэн зорилготой сум орон нутгаа зорио явж байна. Сайн байцгаана уу? Би энэ нэмэгдсэн нэг кавер тоглолтод оролцох дуучин байна. Тэгээд миний хувьд гэх юм бол одоо орчин үеийн гэх юм уу яг одоо ер нь рок н ролл талаар ер нь ийм Монголд нэг хөгжөөгүй. Тэгээд тийм төрөл жанраар дуулдаг. Тэгээд энийг бас анх удаас хөдөө орон нутгаар ингээд тоглолтод явж үзэж чинь тэгээд энэгээр одоо хөдөө орон нутгийн ард иргэдтэй илүү мэдүүлэх зорилготой ингээд явж байна. За яагаад одоо оюутнуудыг ингээд сумдаа нэг өдөр ажилуулахаар ингээд зорьсон шалтгаан маань гэх юм бол та бүхэн бас мэдж байгаа бах. Одоо сүүлийн үед залуучууд маань бас хөдөө орон нутгийг зорж яг тэр ажлын байран дээр очиж ажиллах бас тийм дур хүсэл нь буурсан гэх юм уу. Ерөнхийдөө дандаа төв газрыг зорддог болсон. Тэр үүднээс бид бас яг энэ сум орон нутгийн гаралтай сурч байгаа залуучуудаа сум орон нутгийн ажил байдалтай танилцуулаад төгсөөд сум орон нутгатаа ирээд бас ингээ ажиллавал ийм боломж байдгийн байна гэдгийг харуулах үүднээс энэ сумдаа нэг өдөр ажлын арга хэмжээг зохион байгуулахаар Баянмүнжүүл сумаа төрөлх нутгаа зориод явж байна. Оюутнууд болон залуучуудын төлөөлөл болоод одоо сумдаа нэг өдөр ажиллая гэд одоо энэ ивент болон үйл ажиллагаанд оролцох ч одоо үнэхээр баяртай байна. Анх удаага ийм юмд явах гэж байна. За ерөнхийдөө бол мэргэжлэр дадлахт гараагүй байна. Тэгээд энэ айгүй ховор боломж ерөөсөө ийм боломж гарахгүй байх гэж бод. Ерөөсөө нэг санаанд ч ороогүй л дээ ерөөсөө ийм боломж олдно гэж. Тэгээд ийм ховор боломж олгосон одоо энэ төрийн бас байгууллагатай бас маш их баярлалаа. Тэгээд ерөн ингээ хараад тахад ерөн бусад орон нутаг болон бусад сумууд ерөөсөө ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй. Тэгээд энэ үйл ажиллагааг ерөн цаашдаа одоо нөгөө нэг цаашдаа одоо энэ үйл ажиллагаанаас одоо санаа аваад тийм иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулж ивэл ерөн зүгээр юм байна. Хэрэтийн шар талд хээлтэй бог сургайсэн улдаж цэцэгд өнгө шаргалах хавар жилдэн хөрсөн дээр цорголон унагчээ. Урам энд үхэл татсан улаан намрын эдийг үзжээ. Галтаа нар хургуулжааж гантай зуны ёрсал ихэлж эргэн торин урвал хатгах сүлгүй элэг шиг үлдсэн газар цулгүй. Цагаан сугаа өдөрчийн газар дээр хийж явж Төв аймгийн Баянмүнжүүл сум нь тал хэрийн бүсэд байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш 1450 м өндөрт 479 мянган га талбай нутаг дэвсгэрийг хамран оршдог байна. Ард иргэдийн дийлэнх хувь нь малажихуй эрхлэн аж төрдөг ба малынхаа тоо толгоогоор аймгийнхаа 27 сумаас 2 дугаар байрт улсын хэмжээндх 300 гаруй сумдаас эхний 15 байранд багтдаг юм. Хорохын сэрэл бүрхийг адгуусны зөндөө төөрөн оджээ.
Газраас хооллож тэнгэрд жаргадаг гарзын үүдний хар хаалгачууд салиа нарилаагүй зургуулын дээгүүр Монгол орны нэгэн гайхамшиг байгалийн өвөрмөц тогтоц бүхий зоргол хайрхан уул Монгол улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд их орныхоо нэрийг цуурайтуулсан олон алдартнуудаар нь тус сумыг хүмүүс сайн мэднэ. Тухайлбал Баян-Үнжил сумаас их орондоо дэлхийн аврагын хүндтэй алдрыг байт харвааны төрлөөр анх авчирсан Должингийн Дэмбэрэл, Чингис хаан одонд Монгол улсын гавьяад жүжигчин Ганбаатарын Ариун Баатар, Хөдөлмөрийн Баатар төрийн шагналд ардын уран зохиолч Бавуугийн лавг сүрэнгээд олон алдартнууд тус нутгаас хүүгээ цөглсөн юм. бол хураа. Эргэж ирээд сүүхэн тусаахад эвээ өрөмний зоргол бол хураа гэж хэвлэхэд. Зоргол нь чулуу. Мөн мал аж ахуй эрхлэгчдийн дундаас Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолыг хүртсэн Балдангийн Ажва, улсын хошоо авраг малчин жигждийн хин мэдэх, улсын их баяр наадамд нэрээ дархалсан улсын арслан Сосор Барам, Орогдол, Манлай уяач Гина, Чойдог Алтарт уяач, Жамбал сүрэн, улсын Мэргэн Бат заяа гэд салбарын манлайлагчид төрөн гарсан сайхан дутаг юм. Цагаан согоо үрдээ игсэн улаан үдэш. Цагаан сүүгээ хичнээн насгалаач үрэн эргээд зоргол болсон. Улаацсан цэс шиг наран учрыг эсмэдэв. Урдаар дүгдэг үдшийн гилан яасныг эсмэдэв. Хэцгэндээ бэлуурсан тал яагаадыг эсмэдэв. Цагаан согоо багтаж яахан эсмэдэв. Тэр минь яачхав даа гэж Тэнгэрээс асуун сүгдэв. Тэнгэр хэлэн тэртээ урдаас нисэж ирсэн хар шуудын багт сүдэр хайртай үрийг чинь дайрч өнгөрсөн. Өөцийн чинээхэн зургал чинь өнөмөнхөд уул болсон. Тарчил зовсон цагаан согоо тарж үйлсээр тааны цагаан цэцэг болов. Зунамрын бүтээгдэхүүн 6 сар дэлгэрдэг зургалын хон хөлийг хучдаг зулхай цагаан цэцэг болов. Зургалын уул зовсон их хүрийн томгийн зургалын уул бодиттой бодиггүй учирдаг ерөөлийн уул. Зургалын уул үйл цуглуулсан тэнгэрийн уул. Зургалын уул өгсөн амд тайгаан цуг газрын уулаа. Нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчдтэй баярлалаа. Бид та бүхнийг Баян-Үнжил сумын засаг дарга амар мэдтэй уулзуулаад байна. Танд юуны өмнө өдрийн төргий. Баярлалаа. Нийт хэлүүд үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр Баян-Үнжил сум гэхээр ерөнхийдөө Төв аймагтуудыг Монгол улсын хэмжээнд мэдэх бах. Их хайрхнаар тэгээ дээрэс нь бас алдартнуудын үлгийн нутаг. Тэгэхээр Баян-Үнжил сумын онцлогоос яриагаа эхлэе гэж бодож байна. Тийм ээ, манай сум бол харьцангуй бас одоо сумнуудынхаа нэрийг улсдаа болон дэлхийд гаргасан олон сайхан алдартнуудад төрөн гарсан юм нутаг байдаг. Энэ маань бол бас манай сумын байгаль одоо энэ уулын тогтоц байгаль зүйн юутай бас холбоотой байдаг хаа гэдгийг гэж одоо би хувьдаа үзэж явдаг. Одоо Монгол улсын анхны дэлхийн аварга байц сүрийн дэлхийн аваргад Дэмбэрэл агсан манай сумаас төрөн гарсан байдаг. Тэгээд ардын уран зохиолч Бавуугийн лавг сүрэн, за Дөрийн дуучин Ганбаатарын Ариун Баатар гэдэг олон сайхан алдартнуудыг төрөн гарсан. Дээр нь бас одоо их насны мөрдөр бол бас байд. Манай сумын уяач нар маань улсдаа бол олон сайхан айраг авч одоо улсад айраг авсан, их насны мөрдийн айраг авсан тоогоороо бас харьцангуй дээгүр байр эзэлж явдаг. За тэгэхээр Баян-Үнжил сумын бас нэг онцлог бол тал хэрийн бүсэд байрладаг мал аж ахуй зөнхөлсөн ийм сум ба. Тэгээд мал аж ахуй малынхаа тоогоорч бас аймагтуудыг улсдаа нэлийн дээгүүр ордог шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 2018 онд хичнээн тоотлогоо мал тоолол өнгөрсөн 2018 оны бүтээн байгуулалт амжилтуудаас бас дурдвал. За манай сум бол өнгөрсөн 2018 оны жилийн эцсийн малын тоогоор 361 мянган толгой мал тоолуулж аймагтаа нэг малынхаа тодлогоор 2 дугаар байранд, улсад нэг 15 дугаар байранд явж байна. Манай одоо хөдөлмөрч малчдын маань бүтээлийг бас төрцгөөс өндөрөөр үнэж өнгөрсөн 18 оны жилийн эцэст одоо 3 дугааргийн малчин банзрагчийн мөнгө утга маань бас улсын авраг малчин боллоо. Дээр нь 3 дугааргийн малчин Нацаг дөржийн Баян төгс аймгийн хошоо авраг. За 2 дугааргийн малчин Нэргүн Эрдэнэт, 3 дугааргийн малчин Отгон Баатар.
бат учир нар маань бас аймгийн авраг малчид болж ингэж амжилттай их боллоо. Тэгээд мөн сум болон төрний нийгмийн нэрцэтгэлсэн самбуугийн нэрмжид аймгийн залуу авраг малч нар бас 2 хүн шагнагдсан. Ийм малчдын хувьд бол амжилт ариунтай жил байлаа. За тэгэхээр үйлжилт ер нь хэрхэн болж өнгөрөв? Одоо хаварчлалтын байдлын урах байна. Төлөх ёстой малын хэдчнээ хүн төлөлүүд байна. Мал хорогдлын хувьд. За өнгөрсөн 18-аас 19 онд шилж хөвөл маань бас манай сумын хувьд харьцангуй цаг агарын хувьд тааламжтай өнгөрсөн. Гэхдээ бас цаас баг байсан учраас хавартаа нэлээд хуурашилт ихтэй байгаад. Тэгээд хуурашилтаас гадна дээр нэг эдийн цагаан хатны тархац бас маш ихтэй байна. Тийм учраас одоо хаварчлалтын байдал одооноос бас жоохон төл мал багсах хорогдох юм зүйлүүд гарч ирээд байна. Бид өнгөрсөн 7 хоногоос эхлээд одоо будаа хордуулсан будаа цацхааргаар 2000 гад огт носталын ажлыг зохион байгуулсан. Одоо эх 7 хоногт бид үргэлжлүүлээ шувууны суултуур дээр нь одоо утах технологиор энэ огт носталын ажлыг үргэлжлүүлэн хийхээр бэлтгэл ажлыг хангаж байж байна. За Төв аймаг маань 2019 оныг бас бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил болгон зарласан байгаа. Тэгээд баян жил суманд хийгдэх бас бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудаас дурдвал. За манай дээр 2018-аас 19 оны он дамжиж хийгдэхээр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил одоогоор нэг 70 орчим хувьтай явж байна. За энэ ажил маань нэг 7 сарын 15-ны байдлаар одоо хүлээлгээд өчнө гэсэн одоо гүйцэтгэгч компани ажил бол нэлээд шаргуу явж байгаа. Тэр нь энэ жил одоо эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил маань аймгийн хөрөнгө оруулалттай хийгдэнэ. За бусад одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил гэж аймгийн өрөөний жилийг хүрээнд бид бас Сумаар нутгийнхаа өнгө үзмжийг дэвшлүүлэх одоо сумын төвийн гэрэлтүүлгийг өргөжүүлэх дээр нь айл өргүүдийн дунд одоо болцол уралдаан зарлах байдлаар хашаа орооны өнгө үзмжийг сайжруулах энэ ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Төв Баян Гүнжүүл манлайлал төрийн бус байгууллагаас санаачлан оюутан залуусаа сум орон нутгийнх нь ажил байдалтай танилцуулах, сургуулаа төгсөөд орон нутгаас ажил амьдралын гараагаа нээх, сумынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах сэтэл зорилгыг өгөх үүднээс сумандаа нэг өдөр ажлын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Баян Гүнжүүл сумын гаралтай оюутнууд болох Монгол улсын их сургуулийн оюутан Буян Үлзий, Ануудар, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Инх Амгалан, Эмзүүнс шинжлэх ухааны их сургуулийн оюутан Цагаан Чулуунаар сумандаа нэг өдөр мэргэжлээрээ ажилласан байна. За намайг болохоор Бадарчин Ануудар гэдэг. Би болохоор Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажилтны одоо 2 дугаар төвчний оюутан байна. За ерөнхийдөө бол одоо Төв Баян Гүнжүүл манлайлал одоо төрийн бус байгууллагаас ингээд зохион байгуулж байгаа сумдаа нэг өдөр ажиллая гэсэн одоо энэ өдөрлөг ивентэд одоо оролцоод Төв Баян Гүнжүүл сумынхаа одоо сургууль дээр ерөнхий боловсролын сургууль дээр ирээд одоо нийгмийн ажил сургуулийн нийгмийн ажлын чиглэлээр энэ дээр одоо нэг өдрийн одоо танилцах дадлага хийгээд явж байгаадаа үнэхээр баяртай байна. За ерөнхийдөө бол өглөө ирээд одоо ерөнхийдөө үйл ажиллагааны тайлан одоо жилийн тайлан, сарын тайлан, улирлын тайлан гэх мэт бүх үйл ажиллагаатай танилцаад мөн сургуулийн үйл ажиллагаануудтай танилцаад явж байна. За одоо тэгээ үдээс хойш болохоор одоо нэг өдөрлөг үйл ажиллагаа явуулна. Тэнд нь болохоор оролцох байгаа. За нийт залуучуудтай болохоор хандаж хэлэхэд одоо ерөөхдөө бол хүмүүс одоо юмыг багаас нь эхлүүл илүү үр дүнтэй, илүү одоо том амжилтанд хүрнэ гэж ярьдаг. Тийм болохоор одоо хамгийн бага нэгж болох те сумаандаа ирээд одоо залуучуудын төлөөлөл маань энэчнээсээ одоо өөрийнхөө амьдралын, ажил амьдралынхаа одоо гарааг эхлүүлээсээ одоо сумынхаа хөгжилд одоо хувь нэмэр оруулаасаа 1000 гэдэг тоо нэгээс эхэлдэг тайлбар одоо сумынхаа хөгжилд одоо иргэн бүр одоо оюутан бүр хүн бүр одоо оролцоод одоо хөгжлийг одоо дэмжээрэй л гэж хэлмээр байна. Намайг Инх Амгалан гэдэг. Би Санхүү эдийн засгийн сургуулийн 3 дугаар курст сурдаг. Тэгээд сумдаа нэг өдөр ажиллах өдөрлөгт нутгийнхаа санхүүгийн албанд нэг өдөр ажиллаж үзлээ. Үйл ажиллагаа нь үнэхээр сайхан. Тэгээд чадварлаг баг хамт олон ажилт юм байна.
Тэгээд үйл ажиллагаатай танилцаад нэг өдрийг үнэхээр хүчтэй бас үр бүтээлтэй өнгөрүүлэе гэж бодож байна. Тэгээд нийт нутгийнхаа залуустаа нутаг орондоо ирж ажиллаад сумдаа одоо өөрийнхөө зүгээс хөрөнгө оруулаарай гэж хүсэж байна. За намайг Цаанчлан гэдэг би Эмзүү Шилэг ухааны их сургуулийн совилгоонд хэхэмд суралцдаг. Өнөөдөр сумынхаа эрүүл мэндийн төвд ирж ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Манай эрүүл мэндийн төв нь 10 гаруй ажилтнтай. Тэр дундаа нэг их хэмж 4 совилогчтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ өнөөдрийн миний хийж үзсэн ажил гэвэл юунаас аптекаас эм хангамжаа хүлээж аваад нийт үйлчлүүлэгчдэд тарааж өгсөн. Энэ мэрэгжлийн хувьд гэвэл одоо ингээд илүү юу тэгээ ард иргэдтэйгээ тулж ажилдаг бас ингээд ард иргэдтэйгээ ойрхон байдаг гэдэг утгаараа надад илүү их тийм сайхан санагдаж бас төгсөөд сумдаа ирж ажиллах хүсэл сонирхол улам илүү ихээр нэмэгдлээ. За тэгээ өнөөдөр сумынхаа ус цагуурийн өртөөн дээр дадлагчдаар ажиллаж байна. Миний хувьд бол 2 дахь удаага дадлага хийж байна. Эхнийх нь болохоор хотод хийжсэн. Тэгээд өнөөдрийн хувьд бол дадлага хийж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээд манай дадлагжуулагч техникч маань бас айгүй сайн зөвлөж зааж өгч байна. Тэгээд бас миний хувьд бас мэдхгүй юм айгүй их гарч байгаа. Тэгээд сая 11 цагийн хэмжилтэндээ гарч чаад ирсэн. Тэгээд хэмжилтээ хийжээд сайн мэдээгээ явуулчаад тэгээд одоо ингээд дараагийн хэмжилтийн хүлээгээ сууж байна. Ерөнхийдөө бол залуу хүмүүс юм ихэнхдээ сум орон нутагтаа очихгүй ч юм уу ерөнхийдөө очих санаагүй задлаа таалагдчихэв. Сумдаа ажиллах ерөнхийдөө дайжгүй. Тэ орон нутагтаа ажиллана өөрөө мэддэг газар тэгээд ерөөдөө их таалагдчихж байгаа. Тэгээд ирээдүйд ерөөдөө сумдаа ажиллах боломж бол илүү өндөр байд юм биш үү те. Залуучуудаа заавал ингэж хот хүрээ чиглэж яхаар сум орон нутагтаа ажиллахаар ер нь бодоод үзүүлэх зүгээр хаал гэж. Сумдаа нэг өдрийн ажлын арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд орчин үеийн хөгжмийн урсгалыг хүргэх зорилгоор нэмэх цэник ковер дуучдын тоглолтыг үн төлбөргүй зохион байгуулсан байна. Unido, oh,